Толинд ойлгоод аль нь гоё охин байна гэж харжсан чи ийм залуу байхгүй чи. Бидний фитнес гэж байдаг бол чи шууд төрүүлэх юм байна. Хуул болон жарахаа гэдэг манай чи багаас жарахаа хапаа гэдэг. Энэ манай энэ цагс чи. За ширээ байрал дээр. За суудлын ясны өндөр хിവэрэ цээжрээ тагш. За Яг жинээс гэж хүний ядууд стрессийг нь багасгах уу? Яг өндөө өөрөө ирэх гэсэн чи санаа зовоод би багшиг кэрлээ байж. За. За өглөөс ирэх ямар вэ? Ха? Зүгээр ээ нөө. За. За сайн байцгаана уу? За өнөөдөр амралтын өдөр. Одоо яг одоо хэд болж байгаа цаг? 6 цаг 30 минут болж байгаа юм байна. За одоо хайчих нь вэ гэхээр за ер нь сүүлийн үед би жоохон юм огцом ууртай болоод байгаа юм шиг өөрөө ажиглаад байна. Тийм учраас Facebook-аас судалж агаад гэсэн чи йог их зүгээр үдэн гинэ. And shove that into your mouth and just exhale into a little scream, okay? Just do that. Тэгээд Facebook-аас судалсан чинь Урангаан спорт центр дээр йогийн өнөөдөр нээлттэй өдөр болж байгаа юм. Нээлттэй хичээл. Тийм учраас тийшээ явна. Зүгээр явахгүй одоо гурлаа ориглыг бас дагуулж явна. Тийм учраас ориглыг бас өчтөр уцаар яриад хэлсэн. Дуртай дурггүй юм л одоо яах гэж байгааг хийж чаал гэсэн. Гэтэ одоо шууд очиод авнаа. Тийшээ явцгаая. Бах гөлөг мөлөг дагуулсан явчихдаг. Хүсэж үгүй нэ. Йоо чи тэр влогс юм биш чи. Амралтын өдрөө унтуулах салгаад. За харин. За хаачих. Хаачих. Тэний газар л явна. За ер нь шэнью. Ийм нэст амралтын өдөр энэ нэрийг аваад харах нэ. За Урангаан гээд спорт центр л очно. Тэр чи болоос ер нь сүүлийн үед бас их ууртай шээ. Ууртай. Сүүлийн үед ч яг зүгээр жоохон ер нь жоохон огцсон ууртай. Тэгэнгүүт нь би бас сүүлийн үед бас тэгээд идэг болж. За стресстэй гэдэг. Стресстэй. Ер нь зөв ажиглагдаад байгаа шүү. Тийм тэгэнгүүтээ гинт өчтөр харин харж агаад судалсан ч харин яг их зүгээр идэв юм. Цэнаач одоо их хол юм байна та. Гүйгүү. Бид ямар ч тийм бариу хувцас зүгээр л үгүй харин чөлөөтэй хувцас авсан юм сте. Тэгэл болоо. Йог могч ер нь тэгэл их бариу хувцас л. Үгүй тийм биш юм шиг байна. Тэгээд ерөөдөө тэнд нээлттэй хичээл болж байгаа юм байна. Тэгээд тэнд нь очиад нэг суугаад байх юм. Хоёроо дагуулсан явж байгаа. Тэд хоёрыг яг чи хаана болдог чи. Үгүй харин тэнд хүүхд тардаг тийм юу байдаг гинэ. Оо тийм. Тийм үйлчлэгээ ч юм уу одоо тэр йог дорж явах. Хүүхд хараад байж тийм гинэ. 2 цаг гарan. Тий. Тэгэхээр дагуулаа явчихлаа. Угаасаа ингээ хоёулангийн тэгээд яах вэ? Үлдээгээд яах вэ? Тий. Манай хоёр чинь бас юу яагаад өглөө ирсэн чинь нөгөө нэг яг хичээлд явах гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байна гинэ. Би бас харин өглөө ирд босоо айгу удчих. Их л дуртай л босноо. Яа. Стад ясаад. За тэгээд одоо юу яагаад шууд тэр газар нь очиод л үзье тий. Гайг баха чи одоо сонголт Монголд хэрэг ноён сонголт шүү. За очиод харахгүй. Тийм очиод харъя да.
Тэгэрээ очтоо судалгаатай залуу л да. Сайн байна уу? За. Яагийн нэг нээлттэй хичээл болж байгаа юм гэсэн. Тийм аа дээр болж байгаа. За. Тэрнээс гадна юу яах гээд би нэг влог хийдэг юм аа. За тэгээд тэрнийхээ бичлэгийг жоохон хийчихвэл болох юм болов уу гэж асуух гээд. За бичлэг хийхэд болохоор менежераас асуух шаардлагатай байгаа. Би яг менежерээр дуудаад за. За гээд. За. Тэгвэл менежерийн хэлээч. Тэгээс бас асуухгүй болохгүй ба. Тийм бах тэ. За. Оромж төсөнс. Дэшиг хүмүүс яваад байдаг л байдаг шүү дээ. Асуухгүй дараа нь Сөглөөс айгүй олон хүмүүс биш үү тий. ажилтны явахаас өмнө шиг үү. Эсвэл амралтын төмөдрөө өглөө хүмүүс шүү дээ. Бэлтгэлээр хийдэг ба. Тийм байна. Ер нь юу амралтын баг хүн байхгүй болов гэсэн чинь баг тэг биш үү. Амралтын өдөр өглөө бүр их байдаг юм шиг байна. Би л тэгж ойлголоо. Өнөөдөр ч амралтын өдөр ингээл пиг байх гэдэг. Чи өөр асуугаарай. Би л одоо ийм юм ойрт хийгээ болчиход. За сайн байна уу? Энэ яагийн нээлттэй хичээлд орж байгаа. Арах гэж байгаа. Тэгэд бас нэг найзаараа даалж байна. Тэг би нэг бичсэн влог гэдэг юм ба. Тийм. Тэрийг бичлэгийг хийчих болдго юм бол үзсэн. Болно бол. Өөс орж байгаа. Өө зү. Тэнээс авч байгаа юм дээ. Юу яцсан бэ? Нууцаар биччихсэн юм. Үгүй гэвэл тасалчих. Тэгээ гэвэл биччихье гэж бодож байсан байхгүй. За тэгвэл баярлалаа. Юу яа? Хоёр хүүхэдтэй гэж байгаа. Юу? Бүгд өрөө ба. Энэ манайс л одоо томроод хүүхд хардаг өрөөтэй мөрөөтэй. Тэгэхээр тэрийг харин харчих. Аа за. За энд хүүхд өрөө байгаа энэ шарууд. Тэгэлээ. За манай хоёр тий готлаа тайлаад шууд таарч юмсэд. Энд юу Тэнгууд нөө тоглоомнод хүүхд зориулж юмуд нь байж байгаа. Аа тэгвэл хоёр наана яж за. Таа нэг юм дэшээ халт хичээлд орчоод буцаа боогаад ирээ. За тоглоомын дүүтэй. За машин аваад явсан. Машина гадаа зогсоол дээр тавьсан байна. За дулаан зөвсөл тавьчих гоё. Оо бага юу те? Бага. Биш хаагур яаж ярих вэ? Зөвсөлийн аренагийн дотлоор яваад. Гарч ир таалга нэг ингэ дамжаа гаргаж. А дотроос юу? Аа шууд дэшээ. Өвд мөдөх ямрын те? Анти юм байна те. За тэгвэл юу яах вэ? Машин оруулах уу? За тэгвэл. За тэгвэл бид буцаад ороод ирээ. За оруулж. За. Гоё юм те? Анти мотор. Зогсоолт болохоор. Өвөл их амар юм. Би одоо нэг басын явахаар өвөл космос чадахгүй тэгэл гадаа машин хөвөлтэй. Тэс нэг үнэхээр нервний Тийш дээ нөгөө нэг хөлсдөө гарч ирээд шууд юу. Янзын том зогсоол шүү дээ. Танах хэдэн машины зогсоолтой юм бэ? Манайх 700 машин. Тийм байгаа нэхэд Хэдэн том гэж. Коридор мордор нь энэ манай энэ сакс чинь. Гоё нэ чамд энэ саксны зураг мөр харахаар. Сакс чинь л та. За ороо. Аа ингээд шууд. Оо яг нэг кофе шопороо гараад ирчихсэн. Гайн спорт центр ч одоо дотор юу гэдэг юм. Манай энэ одоо йогийн судалсан гэдэг. Би бас өмнө нэг яг ингээл энэ тэндээс харж исэн болохоос биш. Яг сайн мэдэхгүй л байна л да. За транспорт центрийн хувьд энэ жил 3 жилийн хадах байж байгаа. Аа за. Тэгээ манайх дээр фитнес байгаа. Сумс, кроссфит, за йог спиннинг, кардио,
За дээрэс нь спорт зал байгаа 3-5 спорт зал. За спорт заландаас гсэн бөмбөг, газрын теннис, волейбол гэх мэт сургалтууд бас явагддаг. Сургалттай юм уу те? Манай спорт заланд волейболын эмэгтэй шгшээ баг, за дээрэс нь згсний шгшээ баг, за U18 өсвөрийн шгшээ баг гэх мэт багууд ерөнхийдөө бэлтгэлээ хангадаг. Тийм. Тэгээд дээрэс нь манай спорт залны давуу тал гэх юм бол манай гишүүн болсноор манай спорт залын сурчлалт үед нь орж тоглож болдог. Тийм давуу тал бас байдаг. Одоо жихийн сагсчиг яриад байгаа чинь манай сагсах тоолохоор айгу дуртай. Тэгэхээр лаг маг биш ээ. Их олон медальтай энэ чинь их хөдөлтөд авсан юм гэмээр их олон медальтай байлээ. Тэгээ би одоо манаас л их кайфтай. Энд хэд албаас судалж ирсэн л байна л да. Энэ мэдэхгүйс биш мэдж байгаа. Тийм гишүүн болчвол тэгээд йога дуусснараа шидэлтийн бэлтгэл хийж болно. Оо тийм үү. Оо өглөөгөр бол би чамайг дагуулж орж шиднэ. Тийм ээ. За багш маань гараад ирлээ. Оо за. За. Сэмэнэ. Бид нэг жоо бичлэг хийгээд байгаа шүү. Нэг энэ манайс влог хийдэг юм. Тэгээ наваагаас өчөр оруулж байгаа юм уу? Би бас орморог л байсан. Тэгээ одоо нээлттэй хичээл орно гэсэд хідээс эхэлдэг юм бол? Одоо 30 минутын дараа эхлэх гэж байна. 30 минут. Тийм. 30 минут тэгвэл би бас нэг хоёр охинтойгоо явж байгаа. Тэгээд өглөө бас өглөөний цай маа бэлтэж амжаагүй шууд дагуулад хүрэгдэрсэн. Одоо энэ кофе шоп бас өглөөний цай бэлдээд хичээлд оруулах амжих юм болов? Амжиж би бас кофе авах гэж хамт яах вэ? За тэгээд өөр ч нэг би ч гэсэн юм уугаагүй ба шүү. Ер нь бол. Өглөө нэг өндгөл нэг идэж гараад ирсэн үл жоох имидчэд орж болтыг. За тэгээ оръё за. За багш минь орой. Өглөө цаатанд ингэ цаг авч бэлээ. За ажилтаа дагуулцаа. Би бодлох зүйл шүү дээ. За баярлалаа. За тэгээд өглөөний цайн дээр одоо юу уул зүгээр вэ? Одоо йог мог хичээлээс би хичээл гэдэг бас нэлтэж лахаас юм. Жохон хөнгөө мэдчихвэл. Тийм хөнгөө мэдэх юм бол тасалж жохон өндөрлөж штэ. Тэгэхээр банана, биос ч юм уу салаад ч юм уу. Сэндвич үс байдаг. Сэндвичлэх аа. За би л нэг сэндвич идчихье гэж бодож байна. Тэгээд сургуулаач манай зурлаач юу гэдгээ? Хоолох уу? За манай зурлаач юм йогд орох юм биш. Зурлаачтай хүнд боломнаа. Тэгэд би хоёр охиндоо кек тэгээ. Ойлоо багшаа кофе дайлээ. За тэгээ. Баг зовоож магадгүй. Хэр зовдөг юм бэ ёо? Зовхгүй. Бодлоор. Би ч өөрөө их нөгөө уян гатан учраас их хэцэлтэй. За тэгвэл чи идэх юм. би өөрөө бас нэг сэндвич хөнгөлөлийн авч та. За. Энэ баг өвтгөрөөл гэдэг шиг нэ. Энэ манай. За манай зурлаач. Тий. За би цоолхон авчил өгч. Тэгээ. Аа. Цайгаа авч байгаа. Би нэг хоёр охин. Юу хэ? Юу яанда? Юм идчих. Бүгдээ тэгээд авч өгөө. За тий. Манай тэгэл нэг амар сайн. Оо манай. Айгу халамжтай. Нөгөө тоглож л өгдөө одоо. За ер нь багштайгаа танилцъя. Альбасаар танилцъя. Бат холбоо. Мөнхтэй. За. Танилцъя. Аргал мөнх. Та ер нь одоо хичнээн жил багшилж байгаа. Одоо 2 жил гараа. Нүггүй орж байгаа. За. Ади. Манай Багшлахгүй тэгээ микро артуулахгүй. Тэгээд 2 жилээ. Оо за. Манай нэг судалсан. За. Тэгээд намайг шинэ удуулахгүй орой 10 мар үед өдөр гинт шийдсэн юм уу хайшин. Тэгээд за өглөө ирчих 6 цаг 30 минут гээд босоорой. Тэгээд намайг яг ч гэсэн хэлэхгүй. 2000 явнаа л гэсэн. Тэгээд яг би өөрөө нэг жоо огцсон төрөл ууртаа өмдөхгүй. Уртаж явах нэг шүтэнцний мочиг асаал онцгой төрөл юм. Манай хүн чинь айгүй тийм 50 байж байгаа. Хүн тийм чи стресстэй багсаа. Тэгээ сүүлийн үе жоохон стресстэй тах шиг байсан. Ингээд машин тэрэмэр барьж байгаа жоохон уурлах гал те. Тэгээ ингээд ажиглаад байсан. Ингээд өөрөөсөө тэр ажилласан юм шиг байна. Энэ нь яг ямар ач тустай байдаг юм бэ? Одоо энэ яг чинээс гэж хүний ядад стрессийг нь багасгах уу? Багсан. Яадаг гэхээр яг ч нөгөө нэг биеийн хөдөлгөөнийг амьсгалтайгаа ослуулж байгаа байхгүй. Хүн чинь нөгөө нэг амьсгалаа зөв аваад тэгээ дээрэс нь яг тухайн тасгал хийж байхдаа яг өөрийнхөө бие дээр төвлөрдөг. Одоо шин заа хөл дээрээ гар дээрээ гэж багшаа хэлснээр ингээ явангууд өнгөрсөн ч юм уу эсвэл ирээдүрөө бодлоо явахгүйгээр яг өөр дээр ирээд тэгээ амьсгалтайгаа ослуулаад ирэхээр нөгөө нэг одоо гэсэн. Тэгэхээр тэр стрессээс ангин амьсгалж аваад хүчил төрөв чинь нэмэгдэнэ гэд. Тэгэхээр сэтгэл санаа тайвширна, тогтун болно. Тэгээ бодлоо ажиглаж сурна, өөрийгөө анзаарч сурна. Давхар биеэ ажиглана, анзаарна. Тэгэхээр
яг төрлийн тоолж бол мэдэхгүй байна. Гэхдээ манайд дээр болохоор Vinyasa Тэгээ Vinyasa гэх яг. Тэрнийх нь онцлог нь юу гэхээр эрчимтэй динамик буюу олон чиг төлөвлөгөөнийг нэг позон дээр удаан барихгүйгээр нэг хичээл дээр ингээд өөр позоор хурдан шилжиж явдаг гэсэн. Арай бусад төрлүүдийг бодвол хурдан шилжиж явдаг гэсэн байхгүй. Тэгэхээр эрчимтэй за тэгээд анги болгоно нөгөө тухайн нөгөө өдрөөс хамаарат ч юм уу сурагч нарынхаа нөгөө юунаас хамаарат өөр төрлийн дасгалуудыг хольж ингээд шилжиж оруулдаг гэсэн. Тэгэхээр илүү яг нэг төрлийн дасгалаа банк хийхгүйгээр өөр төрлийн дасгалыг хийхээр илүү нөгөө эрчимтэй арай сонирхолтой гэсэн. Ер нь одоо ингээд нууц ер нь хэр их хэрэгтэй хүн явдаг вэ? Би ч бас нөгөө нэг яг өндөө өөрөө ирэх гэсэн чинь санаа зовоод ганцаараа байх юм болов уу? Тэгээд амхандаа энэ найзыг шууд ороо татаад авчирч байгаа байхгүй тий. Ер нь эрэгтэй хүмүүс яг Монголд бол нийтлэг ойлголт нь болохоор эмэгтэй хүмүүс зөвхөн яг гэдэг гэж ойлгоод юм шиг. Яг тэгээд надаас асуудаг л та эрэгтэй яг өөрөө ч асуудаг байхгүй. Эрэгтэй хүн ээжлэх юм уу? Ямар хувцастай байх хэвтэй тий. Заавал одоо ийм байх юм уу гэд би чадахгүй хаа би амар хөшүүн гэдэг ч юм уу тий. Тэгээд гэдэг. Гэтэ яг үнд яг бол бүхэн зориулсан эрэгтэй хүмүүс ялангуяа бас хийж авах хэрэгтэй. Яг л маш их суугаа ажил хийдэг. Тэгээд ер нь дундаж эрэгтэй хүмүүс хилийн тараалт гэдэг шүү дээ. Тэгэхээр нуруунд ачааллаа гэдэг. Тэгээд дээрэс нь тэгээд дээрэс нь айгүй стресстэй. Нэг гаргадгүй явж байгаа гэмт гэдэг ч юм уу. Тэгэхээр эрэгтэй хүмүүс бас хичээлэх хэрэгтэй гэж боддог. Тэгээд би бас нэг яагийн хувцсыг харахаар юу дандаа юм бариу студ зүмсэд идэг. Надад одоо нэг айх тэр тим хувцас байхгүй. Зүгээр нэг сакс тоглолдог тим хувцас аваад ирсэн бол болсон болов. Зүгээр бидээ эвтэх хувцас. Тэр хувцас ерөөс хамаагүй. Тий. Зүгээр л өөрийнхөө бид эвтэх хөдөлгөж чөлөөтэй хувцас байх л байна. Эртээс ч ер нь эмэгтэй хүмүүс л шүү дээ. Instagram дээр харахад ингээ баахан юмсан л тийм эмэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Амар бариу эртүүс. Тэгээд төсөөлөл нь яг эртөө хүн тэгэх ёстой юм шиг санагдаад тэгээд энэ ч бас гоо зүүн асуудал шүү дээ. Тэнгүүд чинь гүзээтэй манус ингээд суужаад бас ихтэй эвгүй те. Тэгээд бас би санаа зовд. Өглөө би юу байдаа тийм хуц байхгүй гэсэн чинь. Би чи өглөө бас яг асуусан юм шиг байна. Нөгөө нэг юун дээрээс харсан чарын чөлөөтэй хувцас өөрт өвтэйхэн гэсэн байхгүй. Тэгэхээр би оргилт хэлээд өвтэйхэн өөрт чи өвтэйх хувцас байвал авчаарай гэдэг. Тэрс нэг юм асуумаар байна шүү. Энэ нэг би одоо хөдөлгөөн юг айгу удсан. Тэгээд суугаа ажил хийдэг. Тэгээд ерөөд бас нэг суух дуртай. Ер нь л сууж явах дуртай. Нэг бол хэвтэх боломжтой хэвтчихнэ. Тэгээд хэвтэх боломжтой сууж идэг юм байхгүй би. Тэгэхээр нэг сүүлд нэг нурууж явах удсан юм. Тэгээд бүр юм болоо гэж бодсон нуруу байсан. Тэгээд одоо бас хөдөлгөөн хийх бүлгийн асуудал юм шүү. Тийм. Энэ яг хэр нөлөөтэй вэ? Яг нуруугийн солилж өгсөн. Гэтэ бүр эхнээсээ ахуулаад одоо яг ч өөрийнхөө биеийн жингээр булчингаа чангалж байгаа байхгүй юу. Тэгэхээр хөлчин чангараад нуруугийнхаа булчин чангалаад дээрээс нь давхар сонголт хийгээд ирэхэд тэр өвдөлт нь ингээд нуруун дээр хэрэг ачааллыг багасгаад өгсөн. Нуруу яагаад өвдөж байна гэдгээр нурууны булчин сул хөлний булчин сул учраас үеийн дээр ачааллаа байгаа гэсэн. Тэгээд дээрээс нь постчер буюу байрлал ингэ боо. Ихэнх сууж байгаа хүмүүс дандаа нуруугаа ингэж бүтээлээ суудаг шүү дээ. Тийм. Би ингээд өөрөө ингээд сууж байгаа нэг толон таргуул. Тэгээ өөрийн мэдлэгээс цаанаас нэг шиг зоож идэг шээ. Ширээ сандалны бас нөгөө юунаас шалтгаалаад зарим хүмүүс тийм буруусуулаа. Энэ хаяа нэг санахаараа л ингэдэг болохоос биш. Ерөнхийдөө ингээд хэвийн ажиллаа хийж байгааг харуул ерөнхийдөө л бүгд бүтээсэн сууж идэг шүү дээ. Тэгээ дандаа нөгөө хүзүүн нэг урагшаага мөрөө авчирсан тэгээ нуруу бүтээлээс суудаг байхгүй. Тэр яг гэх юм бол постчер бас сайжирна бие. Тэгээ биеийн постчер сайжраад ирэхээр дагаад нөгөө цэсний эргэл сайжирна. Яг нэг талын тэтүүд явах хэрэгтэй гэдгийг. Тэр одоо бас имигээ тэтгэвдээ орж үзье бас би таалагдахгүйгээс мэдэхгүй байна. Би ч өөрөө хатдаг хүн. Тэгээд тэнэс гадна бас яг энэ ган спорт центр яг йогийн хичээлтэй болоод тэр бодож байгаа. Энэ хоёр асуудал. Яг бол орж исэн 3 жил болж байна. Анх нэгдснээс хойш л орж исэн. Би бол яг ган дээр заагаад жил болох чинь жил болж байна. Ер нь 7 хоногт одоо хэд удаа заавал одоо нэг фитнес чинь нэг 7 хоногт 3-аас 4 удаа ч гэдэг юм оролтууд байгаа гэдэг. Тэр хэд байвал ер нь бол яг тэрнтэй л адилхан хүн байнга тогтмол хөдөлгөөж явах хэрэгтэй. Тэгээд 7 хоногтод хамгийн бага нэг 3-аас 4 гээд манай жил бодлоход 7-ны 3 өдөрчилж. Боломжтой бол яг өөрөө чадчихвал яг ч хөнгөө учраас өдөр алга хийж хийх боломжтой байхгүй юу? Тэгтээ юм манай дээр байвал 7-ны 3 өдөрч. За одоо нэг айгүй юм яриад
Хоёроо юу вэ? Хоёр охинд өглөөний цайг авч өгчөөд өний мэдээлэлтэй нь бас танилцчих очоод тийм тэгчээд хоёлаа хичээлдээ. Одоо нэг 20 30 минутаар орох гэсэн шүү дээ. Тийм. Тэгээ манай дээр нөгөө онцлог нь болохоор яг өөрөө биеийг аваад ирэх юм бол манайд бүх юм байгаа байхгүй юу? Тийм PDF-тэй хувцастай ирэхэд манайх гудс наага, блог наага, хүн заавал өөрөө гудс авах шаардлагагүй, нэмэлт хэрэглэл авах шаардлагагүй. Тэгээ энд шавар байгаа, юуныгаа тасгалаа хийж дараа нь усандаа орчоод өглөөнийхөө цагаа уучаад ажилдаа явах ч юм уу тий. Бүрэн боломжтой. Зүгээр л өөрөө хүрээд ирсэн байхад эрүүл мэндэд анхаарах. Яг хөлбөхгүй. Яг хөлрөн. Гэтэ бүр яг хүн онцлогоо шалтгаалаад өөр өөр л тоо. Зарим нэлээд өдөртөг хүмүүс байна, зарим нь гайгүй. Гэтэ одоо тэгээд эмхтэй хамт орох уу те хичээл. Тийм хамт орно. Нийт хичээл эмхтэй байна. Байгаа. Гэхдээ тэр чинь одоо энэ яагийн гол онцлог нь хүмүүс ичээд байт юм шиг ялангуяа эрэгтэй хүмүүс ингээ олон эмхтэй хүмүүс донд ганцаараа ихээр те би хөшөөн ч юм уу баахан эмхтэй хүмүүс донд ганц эрэгтэй хүн гэдэг тэр ч юм уу те. Тэгэхээр яг үүндээ тэр дунд ингээ таныг хараад тэгээ те энэ одоо оргил яаж байгаа бол гэд хараад сууж байгаа нэг ч байхгүй. Яа тэгвэл те тэр хүмүүс чи өөрөө өөрсдийнхөө тэгэхээр би дээр төвлөрсөн амьсгал дээрээ төвлөрсөн өөрөө өөрсдийнхөө юм тасгалаа яаж байгаа байхгүй. Тэрүүсэд бусдаас санаа зовх хэрэг байхгүй. Өөртөө санаатай. Миний би ээж аль хэсгэн сонж дасгалаа зүг ээж нөө. Өөр эмэгтэй хүмүүс гайг охин араад ирчихвэл яа одоо нэг урд мурдан гараад зогсчих байд нэ гэж яаж за ашиг. Гал баа. Тэрийн цаг уучаад хичээлдээ. Арай да. Би одоо багшны маш. Хичээлдээ орох тач шиг. За үдэн цаг уучаач. За би хоёр охинтой. Би багшиг кэрлээ байж. За. Үй. За яаж вэ? Хүсэж гинэ үү? Өсч. За. Хайр ингэж цайгаа угаад тоглоо сууж байгаа за. Таав. Уртгаан шиг хичээлд орж байгаа шүү дээ. Зайсан хөглөн цай уучлаа. Хэлээ. Гоё боллоо. Тэгээд одоо ерөөдөө бас хичээл эхлэх болж байгаа тийм. Тий болж байгаа. Та яар манай менежер та хувцас салж байна. Би орчихлоо. За юу вэ? Хувцас салхаас өмнө найз нэг ганц хоёрыг асууж чинь үний мэдээлэл асуухгүй бол бас дурлаад явах болдог тийм бас. За одоо энэ дэр үнийн мэдээлэл болон яг ямар хичээлүүд орох. Бүгд ингэж ус тустай байгаа шүү дээ. За би ингэж заалны цагийн өмнө энийг бас гоё гаргаад харууллаа харцаа. Гэтэ яг ингэж би өөрөө танилцаадах юм. Фитнес бол сарын хязгаарт нь 200,000, сараг нь 250 гэл те. Яг нэг сар хэсэг тусан мөгөөс хөнгөлөлт нь илүү нөгөө нэг энэ дэр жишээлбэл бүтэн жилээр төлвөл 3 саяас сая 700 гэж. Оо сая 300. За чи энэ баг 45. Энэ ранг гэж юу гэсэн юм бэ? Энэ болохоор нөгөө багш нарын ранг багхгүй. За хувийн цэцэрлэгт авах бол C ранг, B ранг, A ранг гэдэг багшийнхаа одоо чадвараас хамаарат үнэлгээ өгөх гэсэн. Тэгэхээр эндээсээ багшаа сонгоод шууд хувийн цэцэрлэгт авч болно. Бассейн дээр ч гэсэн төвлөрчсөн сургалт гэж байна. Тийм бас багш нарын нөгөө ранкаар айлаараа хувийн цэцэрлэгт. Зөв чөлөөсөлт бас хийж болно тийм. Чөлөөсөлт болно тийм. Тий, туул болон жарахаа гэдэг. Really nigga. Манайд багаас жарахаа хабаа гэдэг. За баярлалаа. Одоо юу л байгаа? Одоо нэг манай хичээл маань. Тий, одоо хичээл маань бадарах гэж байгаа бох тий. За. Лавкар. За баярлалаа. Манай жижигхэн даваад бол энэ нэг ариутгах гэж байгаа. За тав чиг ариутгах нь одоо ариутгах буюу халдваргүйжүүлэх юм. Зөв.
Тэгээд энэ зөвлөнд авч өмсөж ороод хөл нүцгэн дээр өмсгöd бол ямар ч тийм ууган зам дээр үүсэх. Эрүүл мэндийн талаас нь тийм. Тэгээд гарахтаа ийшээ явчихдаг байхгүй. Энэс тэрэтэх тавьчихдаг. Одоо хуцас очоод ийшээ яваад орох уу? Йога англи хаана юм бэ? Хуцаас олж тэд би тайр цаагаад орчих. За окей. За баярлалаа. Trespassing, please one car. За хэдүүлээ эхлээд би ялаагаад тэгээд хичээл эхлэе. За нургаа тэгшлээд суулаа. За амьсгалаа аваад хоёр гараа дээшээ нургаа тэгшлээд гаргаад урагшаага тонгой. Суудлын яс газарт тухайн газарт өргөж юм шиг. Тонгоол. Өөрөөгөө тэгтээ хүчлэхгүйгээр зөөлөн авш. За буцлаа. За амьсгалтаа хослуулна. Дахиад амьсгалаа авлаа. Хоёр гар дээшээ, нургаа дээшин сунглаа, гаргаад урагшаага. Тухай газарт хүрэх гэж байгаа юм шиг өөрийгөө хүчлэхгүйгээр өөртөө тааруулаад бие сонсоод ажиглаад бай. За буцлаа. За дахиад амьсгалаа авлаа. Хоёр гар дээшээ, нургаа тэгшлээд нуруундаа заа гаргаад за одоо мушги зүүн гараа баруун өвдөн эсрэг. За одоо амьсгалаа аваад нуруугаа дээш нь өргөөд мөрөөрөө хашаана гэсэн. Бүх зүгээрээ биш цээжээрээ хашаана. За тэгээд амьсгалын хамраараа аваад хамраараа гаргана. За буцлаа. За эсрэг талтаа амьсгалаа авлаа. Хоёр гар дээшээ гаргаад нөгөө тал руугаа мушглаа. Аваад нуруугаа тэгшлээд мөрөөрөө хашаа. За ширээ байрал дээр. За одоо эндээс буцаад ингийн юм ширээ. Хоёр гараа урагшин тавилаад суудлын яс үзэг өндөр хിവэрээ. За амьсгалаа аваад гарахтаа цээжрээ доош таал мөрөөс цээжээ газар өргөж авш. Хэд хойшлохгүйгээр суудлын яс өндөр хിവэрээ цээжрээ доош. За за амьсгалаа аваад гаргалаа. Суудлаас өндөр хിവэрээ цээжээ доош газар гараа жоох урагшин тавьчих. Гудсан дээр за энэ ахгүй. За хамраараа аваад хамраараа гаргана гэсэн. За цээжээс суугаад. За хоёр гар биеийн дагуу итгэвтэй буюу гараа сул хайхгүйгээр хоёр гараа чангална. За толгоогоо хоошоо хөзөн дээр аваад уушаа. За амьсгалаа аваад зөөл хамраараа гүнзгий амьсгалаа аваад хоёр гар дээшээ ядам хуруу чигчээ урын үзүүрээр тааз руу өргөж байгаа юм шиг. За амьсгалаа гаргалаа зөөл удаанаар доошо бүтэн тонгоож явах явцдаа өвдгөө нуглая. Өвдгөө нуглаад сая түрүүн тонгоосон шиг толгоогоо унжууллаа. За одоо хагас үндийн амьсгалаа авлаа. Нуруугаа тэгшлээд урагшаа хагас үндэл. Нуруугаа тэгшлээд нуруугаа уршин сунглаа. За хөлөө баг зэрэг нуглаад хоёр гараа хөлний хажууд. Баруун үлээ хоошин татлаа. Зүүн үлээ хоошин татлаа. За хоёр гараад баг зэрэг хоошлуулаа мөрнийхөө доороо гацчих. За банз байрлал. Гуяа чангалан нуруугаа гойжаан хэвлэж байгаа. За амьсгалаа аваад зүүн гараа болохоор дэгүүрээ сунглаа. Хойдлын гараа уушаа сунгасан. За баруун гараараа өвдгөн дээрээ дарахгүйгээр хэвлэгээ чангалаад гараа ичгтээ биеийн хажуугаараа өөрийгөө тутаач. Биеийн хажуугаас сунгаад өгчинд. За буцлаа. Амьсгалаа авлаа. Хоошоо баруун гараа хойдлого хөлний хэвээр байрлал нэгээр. Уртлагаа хөлдрөөс Ортлогоо хөлдрөөс өгч. Өвдгөө гатгчлаа. За. За яагаад долоор өрдөн доор хоёроо тохны гол байрлуулж байгаа нэг тайвширлын цэг байгаа бас төвлөрж байна те. За эхэллээ. Амьсгалаа авлаа. Нэг хамрын төгөө тагласан. Таглаад нөгөөдгөө удаанаар гаргая. За буцаагаад авлаа. Таглаад нөгөө амрын нөхөрөө гаргалаа. За хоёр гараа одоо зүрхнийхээ ор тавсагдлаа. Нүдэ зүүн лайн сэвэрээ энгийн үе амьсгалъя.
Өнөөдөр өөртөө цаг гаргаад, өөрийгөө хайрлаад, өөртөө анхаарал хандуулаад ирж йога хийсэнд баярлалаа. Өдрийг гоё жижигхэн зүйлийг анзаараад сэтгэл тогтвол тайван өнгөрүүлээрэй гэж хүсье. Намасте. Баярлалаа. За бэлтгэлээ дуусаад тэгээд бас хамт хичээл хийсэн хүмүүстэйгээ танилцъя гэж бодож байна. За нэр нь хэмлээ? Ганц спорт центрийн фитнесийн багш би гэж байна. Фитнесийн багш юм уу? За би бас йог ингэж удаан хийхээр ийм гоё биетэй болдго юм байна даа бас бодоод. Манай багш нарын бүгд л гоё биетэй. Бас багш танилцаарай. Танилцъя. Бат холбоо. Тий. Би нэг энэ жоохон влог хийдэг юм аа. Хийж байгаа. Тэгээ хийж хэлж байгаа. Тэгээд наах удаа бас энд ирээд өөрөө энэ бас анх удаа явж байгаа юу? Би ер нь бол олон жилийн йог хийдэг байсан. Тэгээд тийм хоёр тойл харсан зайв гэсэн. Одоо болохоор яг фитнесээр хичээлж байгаа. Тэгээд бид нарт угаасаа нэг сонголт маш хэрэгтэй байдаг. Сонголт бол угаасаа хөдөлгөөний хатан хаан гэж ярьдаг. Одоо биеийн галбирыг засах хамгийн одоо гол чухал юм. Дээрээс нь дасгалын одоо үр дүнг илүү сайн одоо ирчимжүүлж өгдөг. Тэгэхээр бид нар хамгийн сүүлд заавал сонголтоо хийх хэрэгтэй. Тэгэхээр бэлтгэл хийж өгдөө бид нар ерөнхийдөө нэг жижигхэн сонголт хийдэг. Тэгээд 7 хоногт 1-2 удаа явагц суучгаа маш гоё одоо бие тайвшраад тэгээд дээрэс нь сэтгэл санаа гоё тайван болоод ийм цусны хэрэглэдэг гоё сайжруулж өгдөг. Тэгээд амар сайн зохицдог гэж хэлж болно. Одоо юутэй фитнес одоо булчингийн хөгжил. Энэ одоо өөрөө йога хийхгүй хүмүүс хараад явж ирсэн нэг. Яг төвшөндөө ойлгоод аль нь гоё охин байна гэж харжсэн чи ийм залуу байхгүй чи. Гарын идэвхтэй буюу гараа бүрэх гэж байгаа юм шиг тэмүүлнэ гэсэн. Бүрэх гэж байгаа юм шиг тэмүүлнэ гэсэн. Баруун гараа хойдлого хөлнөө хэвээр байрлал нэгээр. Уртлагаа хөлдрөөс. Уртлагаа хөлдрөөс. За ер нь яг одоо ер нь өмнө хийжсэн үү хийж байгаагүй юу? Өнөөдөр анх удаа хийж үзлээ. Гэтэ нөгөө фитнесийн тамирчин болохоор тасгалынхаа араас заавал сонголт хийдэг. Тэгээд йог анх удаа хийж үзсэн үнэхээр баярлаа. Цаашдаа явмаар санагдчих. Үргэлжлүүлж. За чамайг явна гэд би йогт явшаа. За тэгээд одоо фитнесийн маань одоо тамирчдын хамгийн чухал зүйл сонголтаа. За тэрнээс гадна одоо бэлтгэлийн одоо байнгын бэлтгэл норм те маш олон зүйл хамаардаг баг. Тэгээд одоо ер нь тамирчид гэхээр одоо мэдээж мэрэгжлийн хэмжээний одоо тэмцээнд одоо оролцож байгаа баг те. Сүүлд манай хоёр одоо багш маань ямар тэмцээнд оролцсон одоо манай багшаас эхлэв. Би Японд амьдардаг гэж байгаад одоо Монголд ирээд 3 сар болж байгаа байхгүй. Тэгээд өмнө нь болохоор дандаа Японд тэмцээнд орж исэн. Хамгийн сүүлд орсон тэмцээн болохоор нэг жилийн өмнө Японы аматур гэдэг тэмцээний новис англилд ороод төрүүлсэн. Новис нь ямар англи юм бэ? Одоо тамирчдын эхлэл суурь болсон одоо хамгийн анхан шатны гэсэн. Тэгээд тэрэнд ороод төрүүлээд open гэдэг мэргэжлийн ангилалд болохоор 4-р байранд орсон. Бас маш энэ ч амжилт маш том амжилт шүү дээ. Бидний фитнес гэж байдаг бол шүү төрүүлэх юм байна. За манай багш юу? Би болохоор хамгийн сүүлд сая IFBB холбооны Азийн аврах шалралт тэмцээн манай Монголд болсон. Тэгээд сая 7 сарын 7-нд болсон фит медаль ангилалд 3-р байранд орсон. Тэгээд хүрэл медаль хүртсэн. Тэр шинэ зохицол буян тохиод болоод идэг те. Би ерөөсөл ган спорт центрт би явахаар шийдлээ. Ер нь багшлах уу те? Багшлана. Хувийн багшлах. За. Stop it. За тэгээд хоёр багштай баярлалаа. Манай одоо хичээл сууж одоо яг хичээл суух хамт суусанд баярлалаа. Ийм гоё одоо багштай ийм гоё бүсгүйчүүдтэй нэг хичээл суух их гоё юм байна нэрэ шүү. Одоо энэ эрэгтэй хүн чинь бол нөгөө нэг нүдээр бас их харах дуртай хүмүүс шүү дээ. Ийм гоё бүсгүйчүүдтэй ингээд йог хийж байгааг харах бас их гоё юм байна. Би тэр урдталтан зогссон юм новшин харагдсан байна. Хуучлаарай. Хоёр багштай цаашдах ажил амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За ориглын үед ямар Явсан амттай баярлалаа. Ийм гоё юм санаачилсан. Би төгчдөр ууралсандаа жоохон уучлахгүй. Би зөвөр нөгөө нэг яг яах гээд байгааг хэлээ штэ тэнийг юм уу гэдээ найстай амттай уурлаад өглөөнийхөө нойрыг л харамлж байхгүй да. Ерөөсөө энэ баггүй. Одоо чи ингээд надад суучлах гэж штэ. Энэ хичээлийн үр дүн баг. Тийм. Гэхдээ бас яг би ч нэг ер нь би бас энэ жоохон түргэн ааштай л да. Би тэрийг хөлөмшөөрнө. Тэгээд зөөр ингээд эхлээд бол хэцүү байлаа. Амархан гэж би бол хэлэхгүй. Хүмүүст ялангуяа над чиг хатуу биетэй хүнд бол олон удаа сууснаа ингээд би ингээд хөлс ингээд чихарч байна. Тийм, угс ингээд. Тэгээ одоо ингээд харахад бол нэг амар их юм хийхгүй юм шиг хэрнээ.
яг ингээ хийхээр ингээ төвлөрөөл өөрийгөө мэдрэх тэр нэг цэг дээр төвлөрөхтэй амьсгалын дасгал тэгээд нэг тэр 3 4 минут хөвтөж байгаа тэр хөвтөлт энэ тэр бол яг ингээ бүгд амар гоё нэг юм жаргал мэдрүүлсэн л үйлдэл байна. Ингээ бүгд нэг юм системтэй л явдаг юм байна л да. Тэгээд би чамаа бүх юм diversity гэдгийг чи одоо ингээ бүр дахин хүлээмжшөөрэй. Их тийм би бол их муухай харагдсан баха. Тэгээд уучлаарай. Би бас өөрийгөө сони харагдаж байгаа л үү гэж. Үгүй би яг хажуудаас ингээ чамаа фейлдэх нүгэл би бас анзаараад байхгүй. Тэр нь фейлдэхгүй байна. Тэгээд бас ер нь цаашдаа би явъя гэж бодож байна йогоор. Тэгээд ер нь йогоос ч гадна одоо энэ ган спорт центр одоо яг хажууд фитнес нь байна. Ямар гоё заалтай юм, ямар гоё техник төхөөрөмжтэй тий. Би бас фитнест явъя гэж бодож байна. Бассейнтай юм байна. Бассейнт явъя гэж бодож байна. Ер нь цаашдаа өөрөөсөө хөгжүүлээд явъя гэж бодож байна. Яг эхлэлийг нь бол чи тавилаа. Тий. Одоо сая бол миний хувьд болохоор ингээд эхлээд бол ингээд одоо ингээд нэг тайвшрал аавна гэдэг ерөөсөө гол зорилго маань тийм байсан шүү дээ. Одоо ингээд стресстэйсэн, стрессээ тайлах гэсэн. Тэнгүүд одоо эхний хичээл дээр болохоор би нөгөө нэг хүмүүст ямар харагдаж байгаа бол гэдэг дээр өөрөө ингээд нэг point өгөх шиг байна. Яг ингээд нөгөө нэг тэнгүүтээ ингээд хараад дасгалуудаа яг дараагийн удаагийн хичээл дээр орох юм бол яг өөрийгөө ингээд нэг бие чагнаад ингээд сурах юм шиг санагдлаа. Одоо болохоор яг хүмүүс яаж хийж байгаа бол би буруу хийж байгаа л бас ингэж ах юм байна. Яж дарталт нь хоёр хөрхөн багшсан. Ордолт нь хөрхөн багш заагаад. Хэцүү эргэтүүнд бас төвлөрлөх хэцүү юм аа. Тэгээд яг ингээд сүүлд ингээд тэр дээш хараад хөвтөж яхад ингээд амин гоё. Тэгээд тэр энэ нэг хамраараа одоо яг чи мартцсан нь ингээд дунд хуу 7 хөрөөгөө ингэж наагаад тэгээд нэг хамраагаа таагаад амсгалаа тий. Их нөгөө нэг яаж амсгалж байгаагаа бас ингэ мэдэрдэг юм. Тий. Ер нь л их одоо би өглөө босож жоохон ингэ нойртуу болоод ч тэр жоохон ингэ хүндахгүй байгаадаас ер нь бол их дуусан дараа их гоё ингэ би тавираад их гоё болдог юм байна. Тий. Тэгээд цаашдаа бол яг энэ йогийн хичээлд сунгаа давхраас фитнес гэл ингээл ер нь бас өөртөө хөгжүүлэе гэж бодож байна. Тэгээд бас одоо яг хоёул зүгээр яг хүмүүс юм амлаа. За. Бие өөрчлөөд яг йогт яваад фитнест яваад те одоо ингэ энэ спорт центрыг чинь дотор бүх зүйл байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр хоёлаа чи кроссфит ч байгаа. Тэгээд одоо болвол тэр бокс мокс жоохон ингээл те одоо би одоо эвсэлтэй болох ч юм уу те ингээд өөрөөсөө хөгжүүлэе гэж одоо яг би үндэ яг амлахаас гадна ингээд үзэгчдэд амлаад хоёлоос өнөөдөр чинь ерөнхийдөө бол 8 сар гарцсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө овон гарсны дараа хоёлаа өөрчлөлтсөн байна гэдгээ бас амлаад яг ингээд ийм эхлүүлээ тэхүү. Тэгэхгүй бол нөгөө нэг одоо ингээд нэг сумга ажил хийдэг. Тэнгүүд одоо яг ингээд нөгөө нэг хэвлийн хэсгийн тархалт аягүй их байгаа байхгүй. Ингээд сая бас тэрнээс их санаа зовлоо ингээд. Татал та. Тэгэхээр асууч бүгдээр л юм чимбэлэх хэвээр юм байна шүү дээ. Тийм бас санаасаа л юм чимбэгэр байх хэвээр. Би бас тураад жоохон гиз багтаалц гизтэй байхаар дургуул өрлөө. Муухай харагдав юм. Нэ амар ойрхон зогсож юм те. За тэгээд баярлаа. За тэгээд яг амлалч. Би бол яг 3 сарын дараа он гарахад их гоё би өөрчлөнө гэж амлая. За окей. Би ч гэсэн ер нь гэхдээ ер нь би чамаас илүү гарна гэх юм. Чамд тэгээд бас үзэгчтэй амлая. Тэгээд их гоё мэдрэмжийг авлаа. Одоо сайхан дүүшинд ороод тэгээд чи хоёр охиндоо санаа зовбоо. Би сая баг мартцсан. Тийм баг хөвлөж байгаа мартлаа тий. Хүүхдүүд санаа зовх юмг болохоор тий. Асуудалгүй. За баярлаа. За. Оо за. Энийг асуух гэж. Тийм зогсоолын төлбөрийг асуух гэсэн. Энд чинь ингээд 3 цаг ирэх байт юм байна те. Оо за. Гадаа зогсоол дотор зогсол хамаагүй юм уу те? Оо за. Баярлаа. За. За баярлаа. Баярлаа. За. Энэ цаашдаа явъя л гэж. Тийм. Тэгээд тэмцэх авчихсан. Авчлаа. Харин 3 цагийн бас өнгөө тийм. Эхний 3 цаг өнгөө тийм. Одоо би ч гэсэн ерөнхийдөө бас бодлоо ингээд юунд нь фитнест нь бас явж үзье тий. Ерөнхийдөө бас өөрчлөлтийг бас өөрөөсөө хийгээд нэг 2-3 сарын дараа бас өөрийгөө бас ирж харъя гэж бодож байна тий. Одоо зөвхөн
одоо нэг ганц би явах хэрэг тий хүүхдүүдийн хандлага нэг гэр бүл хандлага гэдэг байна. Өөрийнхөө төлөөч гэсэн баяа гэдэг. Яг тийм баг тий. За тэгээд одоо энэ влогтоо бас өрсөнд баярлаа. За влог шиг яаж дуусгах вэ? Яаж дуусгах вэ? Дараагийн дугаар уулзцгаая. Баяр та.